Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар бэрх биш ээлтэй аян толилуулж байна. Ээлтэй сонголт. Хүн болгон амьдралынхаа туршид тоо томшгүй олон сонголтуудыг хийдэг. Эдгээр сонголт нь оновчтой байх, зөв байх, ашигтай байх ёстой. Харин энэ удаад бид танд ээлтэй сонголтыг санал болгож байна. Орчин үеийн хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн эс ширхэг болсон иргэн бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж ээлтэй сонголт хийх соёл түгээе. Ээлтэй сонголт энэ удаа арьс ширэн эдлэлийн Мортхас брендийг санал болгож байна. Мортхас брэнд нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо хүртэл Монголын арьс ширэн эдлэлийн зах зээлд тэргүүлэх байр суурийг эзлэн үйлдвэрлэлүүлчилгээгээ үзүүлж байгаа юм а. Тус брэнд орчин үеийн загвар бүхий өдөр тутмын хэрэглээнд тохирсон минимал загвараас эхлээд хөлийн чандад бэлэг болгон өгөхөд нүүр бардам чанартай үндэсний хэв шинжийг агуулсан загвар бүхий арьсанд сүүнх, хитвч, түлхүүрийн оосор, бүс, зөөврийн компьютерийн гэр болон бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Манай бүтээгдэхүүний давуу тал гэх юм бол яг одоо сэтгэл шингэж чанарыг эрхэмлж Монгол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор одоо нэг Монгол үндэсний арьсаа боловсруулсан арьсаар бүтээгдэхүүний хийж байгаа. 100% Монгол өхрийн арьс, хань ямааны арьсаар бас бүтээгдэхүүн хийдэг байна. Мөн Мортхас брендийн хамт олон гадаадын болон дотоодын байгууллага хамт олон хувь хүний захиалгаар хүссэн өнгө загвар материалаар төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн нийлүүлэх боломжтой. Монголын арьс ширэн эдлэлийн зах зээлд тэргүүлэгч Мортхас брендийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авч ээлтэй сонголт хийгээрэй. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар заасан байдаг. 144-ийн 2-т өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтнтай аж ахуй нэгж байгууллага нийт ажлын байрныхаа 4%-аас доошгүй оронтоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулна. 144-ийн 3-т аж ахуй нэгж байгууллага энэ хуулийн 144-ийн 2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулаагүй бол ажилуулбал зохих оронтой тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө. 144-ийн 4 хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг энэ хуулийн 144-ийн 3-т заасан төлбөрөөс чөлөөлж эсвэл хөнгөлж болно хэмээн заасан байдаг. Хуулиа дээдэлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ээлтэй сонголт хийх соёл түгээе. Мортхас брендтэй холбоо барих утас 88 30 11 68 91 88 20 38. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар бэрх биш ээлтэй аян.